2019 он бол бид бүхний хувьд бол маш том бүтээн байгуулалтын жил болж өнгөрлөө. За энэ дундаа Монгол улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт болох налаахын зам буюу очиртой улзуураас Чойрын улзуур хүртэлх 20.9 км замыг Монгол улсын авто замын салбарт 90 жилийн түүхэнд хамгийн богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болж энэ 2019 оныг мэдж байна. За мөн авто замын салбарын хувьд энэ жил 90 жилийнхаа түүхтэйг тэмдэглэн өнгөрүүлсэн ийм сайхан амжилтууд байлаа. За манай Монгол Дэштийн зам компанийн хувьд энэхүү налаахын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож энэхүү ажлын гол зохион байгуулалтыг хийж за энэхүү ажлыг богино хугацаанаас өмнө нэмжил за зорчих хэсгийг нээж хөдөлгөөнийг нээсэн ийм томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцлоо. За налаахын замын ажлыг энэ 20.9 км замын ажлыг хийж бүтээсэн томоохон бүтээн байгуулалтаар 2019 оныг үдэж байна. За Монгол Улсын авто замын салбарын 90 жилийн түүхэнд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгснээр замын салбарт Монгол компани, Монголын үндэсний компаниуд томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэх боломж байна гэж ингэж үтсэн ийм сайхан жил байлаа. За мөн манай Дэштийн зам компанийн хувьд Ластагаас тосон зөнгөл хүртэлх 67 км замын зөвлөх үйлчилгээг үзүүлж байгаа ийм томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. За авто замын салбарын 90 жилийн түүхэнд бол бид бүхний хийсэн бүтээсэн болгон маань бол онцоо хөдөлгөгдсөн бол чанар чансаа бүх зүйлээр бол тодхон гарагдж байгаа. За энэ хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд дотроос бол хийсэн чанартай мөн энэ замын салбарт бол томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлж байгаа нэг хэсэг энэ ажлыг бүдүүр замхруулж байгаа нэг хэсэгтэй ийм жилүүд бид бүхнийг үдлээ. Замын салбар бол өөрөө мэргэжлийн томоохон бүтээн байгуулагч инженеруудыг хийдэг ийм бүтээн байгуулалтыг энэ замын салбарт ажиллаж байгаа хэдэн дарга нарын энэ үйл явцаас бидний хийж бүтээж байгаа ажлыг бол шүүмжлэх нэгэн байхад бид бүхэн бол цааш энэ замын салбарыг Монголын компани тэр дундаа инженерүүд, Монголын инженерүүд, Монгол залуу инженерүүд цаашд энэ замын салбарыг үйл ажиллагаа хариуцж ажиллах ийм бүхэн цаг үе бидний хүлээж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Ийм ч учраас бид бүхэн энэ замын салбарыг цаашид мэргэжлийн тэр дундаа замын салбарт сэтгэл зүтгэлтэй ийм хүмүүсийг цаашид ажиллуулсан ийм амжилтууд байгаасаа гэж хүсэж байна. За мөн Монгол Дэштийн зам компанийн хувьд бид бүхэн тосон зөнгөлөөс Ласта чиглэлийн 67 км Загстан давааны замын ажилд бус зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж өөрсдийн нутаг орондоо гэсэн сэтгэлээр энэ ажлыг хийж хэрэгжүүлэх ийм боломж олцсон. Энэ замын хувьд бол маш их бацаасаад ихтэй уулын төрлийн ийм зам. Энэ замын ажил бол өмнө нь бол 2-3 удаа компаниуд авч хийж хэрэгжүүлэх боломж авахгүй гэж үлдэж ирсэн энэ замыг 2020 онд бид бүхэн маань ашиглалтанд төлөөлөж өгөхөөр сэтгэл зүрэх өөрсдийн мэргэжлийн инженер техник ажилчдын чадвараар энэ ажлыг дуусгахаар ингээд төлөвлөж ажиллаж байна. Замын ажлыг хийж хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зураг төсөл зөвлөх компанийг дотоодын үндэсний үйлдвэрлэлийн компанийг ажилуулах болсон шийдвэр гаргасан 4 засаг нийслэлийн засаг дарганы хамгаалалт газарт бид бүхэн замын салбарын баярсан талархлаа илэрхийлж байна. За мөн энэ жил Монгол Дэштийн замын хувьд Монгол улсын хэмжээнд томоохон 5 давааны нэг болох тосон зөнгөлөөс Ласта хүртэл 67 км замын ажлын зөвлөлтөний ажлыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. За 67 км зам бол мөн Монгол улсад хийгдэж байгаа замын салбарын томоохон бүтээн байгуулалт тэр дундаа уулын замын хүнд нөхцөлд хийгдэх энэ ажлыг бид бүхэн богино хугацаанд хийж хэрэгжүүлэх боломж олдож энэ ажлыг 5 сарын хугацаанд 32% гүйцэтгэлийн ажилтаагаар энэ ажлыг хийж хэрэгжүүлэлт гүйцэтгэж дуусглаа. За мөн бид бүхний Монгол инженерүүд, Монгол компани хийж хэрэгжүүлж байгаа Монгол үндэсний үйлдвэрлэлийг дэмжих томоохон компани болох
төмөр металл хийц, гэрэлтүүлгийн шон, гэрлийн YLM компани ажил энэ жилийн хувьд маш томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж ирж байсан. Энэ тэр дундаа Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн Ярамгийн гүрний гэрэлтүүлгийн зохиц ажлыг Монгол үндэсний үйлдвэрт, Монгол инженерүүд, Монгол ажилчид энэхүү гэрэлтүүлгийн ажлыг хийж хэрэгжүүлсэн он байлаа. Тэр дундаа мөн Улаанбаатар хотод хийгдсэн 40 метрийн гэрэлт цамхгийн ажлыг анх удаа Монгол инженерүүд энэхүү гэрэлт цамхгийн ажлын бүтээн байгуулалтын ажлыг суураас нь авахгүйгээд өнөөдрийн гэрэлт цамх босгох ажлыг хүртэл хийж хэрэгжүүлсэн ийм сайхан түүхэн ажил хийгдсэн он жил байлаа. Монгол үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж цаашид Монгол компаниудад дэмжсэн бодлогыг засгийн газар маань цааш хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Өнөөдөр бид бүхэн үйлдвэрлэгч улс орон болохын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж олон сайхан бодлого шийдвэрийг гаргасан ийм онцлог байгаасаа гэж бид бүхэн хүсэж байна. Бид хүнд хийж хэрэгжүүлэх, бодож сэтгэж цаашид Монгол улстай томоохон бүтээн байгуулалтыг хийх, томоохон үйлдвэрлэлийг байгуулах ийм боломж бидэнд байна. Гагцхүү та бүхэн бидэнд энэ ажлыг хийж хэрэгжүүлэх боломжийг олгоосай гэж ингэж хүсэж байна. Цаашид ч гэсэн Монгол залуучууд, Монгол инженерүүд, Монголоо гэсэн сэтгэлтэй олон сайхан залуучууд энэ түүхэн дараачийн 30 жил энэ томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлэх ажилд гар биш сэтгэл зүрх бүх талаараа оролцоход бэлтгэгдсэн болсон бэлэн байгаа гэдгийг та бүхэнд бас өөрийн хийсэн бүтээсэн ажлаас тодхон харуулах салбарын хэмжээнд хийсэн багахан ажлаас та бүхэн жишээ авч болох хаа гэж ингэж бодож байна. Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье.